Өнөөдөр та бүхэндээ Джетлиг нь тоглосон алмазны ирэлт киног төлөвлөх болно. Тэрээр Тайваны тусгай ажилтан Америкт очин Америкийн хэсэг бүлэг хулгайчтай нэгдэж алга болсон алмазаа хайж болох болно. Энэхүү гайхалтай тулаан гайхамшигт үйл явдлыг үзүүл. Манай сувгт лайк болон subscribe дараарай. Манай гэр бүл нэг дээрээ. За ингээд кинонд орцгоё. Кино эзэн суугтаа тавтай морил. Лос Анжелесийн хөл хөдөлгөөн ихтэй хотын дүр зураг нэгдэнэ. Энтон Фейд түүний дүү Майс нарын удирдсан өндөр ур чадвартай хулгайчдын баг шүн дунд тооцоосон нухацтай хөдлөн. Багийн гишүүн бүр өөрийн гэсэн тодорхой үүрэгтэй. Дараа Том нар харуулын анхаарлыг сарниулахын тулд банкнд орж харин Энтон болон түүний хамтрагч барилга руу гүн нэвтэрч төлөвлөгөөгөө биелүүлнэ. Тэдний зорилго бол хэдэн сая долларын үнэтэй гэгддэг нууцлаг хар алмазуудын нөөц байрлах өндөр хамгаалалттай сейф юм. Баг төгс зохицон ажиллаж тохиолын төхөөрөмжийг чимээгүй болгож хөдөлгөөн мэдрэгчийг тойрон гарна. Үүний зэрэгцээ Тайваны тагнуулын ажилтан Сүүтэй танилцсан. Тэрээр мафийн гишүүний дуудлагыг анхааралтай сонсож удахгүй болох алмазын хулгайн талаар ярилцаж байгааг ойлгоно. Сүү хакер дахь төхөөрөмжөө ашиглан уг ажиллагааны талаар чухал мэдээлэл цуглуулна. Алмазыг амжилттай хулгайсны дараа Энтон баригдахаас зайлсхийхийн тулд 2 бүлэгт хуваагдахыг санал болгоно. Цагдаагийн байгууллага барилгыг бүслэхэд тэд төмөр замын зүг гүйж эсрэг чиглэлд сална. Энтон дараа 2 өнгөрч буй галт тэргэнд авирч цухтаж чадна. Харин Майст сүү уталт хийж хулгайсан алмазыг нь шаардна. Чулуунуудыг уг. Гэртээ харахтаа Энтон хулгайсан алмазын зүйлтийг хайрт охиндоо бэлэг болгон өгнө. Хожим баг дахин цугларч олцоо хуваалцахаар болсон ч Майс төгшүүртэй мэдээ авчирна. Түүнд нэгэн хятад ир уталт хийж алмаз дүүрмүүдийг нь булаан авчээ. Үүний зэрэгцээ Ёолын хууль бус 8-ага хийхээр ирснийг бид харна. Энтон руу буцахад тэр найз арчтай уулзаж шалгуулахын тулд түүнд алмазуудын нэгийг өгнө. Тэр явахаар төлөвлөсөн даруйд сүү түүнтэй тулгарч алмазуудыг шаардна. Эхэндээ үл тоомсорлсон Энтон сүүгээс эдгээр энгийн алмаз биш гэдгийг мэднэ. Тэдгээр нь алмаз дүрстэй чадварлаг нуусан Плутонд суурилсан зэвсэг юм. Гинэт Энтон Ёолын дуудаж охиныхоо аюулгүй байдлын төлөө алмазуудыг авчрахыг шаардна. Гашуудсан цөхөрсөн Энтон тэндээс хурдан гарч удалгүй үл мэдэгдэх алуурчид дайрч эхэлдэг. Уур хилэнд автсан тэр тэднийг үрхтэн хариу цохилт өгч ширүүн тулаан болдог. Энэ бол таны санал. Яг цагт нь сүү түүнийг аврахаар ирнэ.
Энэ машин охиныхоо хулгайлагдсны ард хэн байгааг илрүүлэхээр шийдсэн Сүү Интон хоёр шоронд байгаа мафийн босс дээр очино. Тэр бол Интонтой хэрэлдэхээс өмнөх ойр дотны хамтрагч байжээ. Даргын баруун гар хүнтэй хурцтмал байдал үүссэн ч Сүү нөхцөл байдлыг зохицуулж тэд ямар ч үн цэнтэй мэдээлэлгүйгээр явна. Хожим Сүү арчи хоёр тээврийн хэрэгсэлд суугаад илүү олон мэдээлэл хайж газар доорх торны тулааны арга хэмжээ рүү явна. Чи дүрмийг мэднэ шүү дээ. Тэр зочин биш. Тэр тулаанч. 8 versus 12. Fighters report to the cage. Unofficial entry number 12. Ball's right here! Not today. However, Sue is unexpectedly thrust into the cage and forced to fight. $2,000 on the white guy. Let's go. Чи яллаа. Үгүй ээ. You win. No quitting. Get your ass back in there. Put me down. Come on. $5,000 on the Chinaman. He's my friend. Тулааны дараа тэр арч түүнийг эсрэг нь мөрийцэж ашиг олохоор тохируулсан болохыг олж мэднэ. Яг тэр үед арчи тэдний байцаах шаардлагатай нэгэн хүнийг зааж дараа нь нэг газар хурдан одно. Ёол энэ шоронд байгаа мафийн босс дээр очин түүний хулгайлагдсан алмазуудын хаан байгааг илрүүлэх холбоо бүхий хүн гэдгийг сайн мэддэг. Гэвч мафийн босс ямар ч хэрэгтэй мэдээлэл өгөхөд бүтлгүйтгэхэд Ёолын зодод мэдээлэл авдаг. Ямар нэгэн үлдэгдэл холбоосыг арилгуулахын тулд түүнийг болон харуулыг нь алж орхино. Үүний зэрэгцээ Интон Сүү хоёр Интон алмазуудыг нуусан нууц байршилд очсон ч уг газрыг бүрэн эзгүй эмх замбраагүй байдалд олно. Тэд мэдээлэл хайж байхад Ёолын аль хэдийн тэнд байсан нь тодорхой болно. Тэр алмазуудыг авч хог хаягдлын мөрөө үлдээжээ. Хорон санаатаагаар тэр үнэт чулуунуудтай холбоотой ямар нэгэн чухал зүйлийг төлөвлөж байна. Товчхондоо Ёолын алмазуудын нэгийг төхөөрөмжөд туршихад түүний хүч хүлээлтээс давсанд гайхан олж мэднэ. Интоныгийн нуувчинд буцахад тэр ба хамт олон нь илүү их мэдээлэл цуглуулахын тулд дэлгэрэнгүй мэдээлэл бүрийг нэгтлэн хэцүү байдалд байна. Сүү утсаар дээд албан тушаалтнуудтай ярилцаж байх хооронд Интоныгийн охин эрх чөлөөний зөвхөрсөн оролдлогоор фурган доторх хоригдол байдлаасаа зугтаж чаддаг. Тэр өөрт нь туслах ямар нэгэн зүйл хайж эхлээд эцэст нь утас олно. Яаралтайгаар аавдаа дуудаж түүнийг ирж авахыг гуйна. Тэр орчноо дүрслэх гэж зовхдоо ногоон гэрэлт сандал харж байгаагаа хэлсэн ч үнээс илүү ялгаж чадахгүй. Тэр Интонд өөрөө том агуулга дотор хоригдож байгаагаа хэлнэ. Тэр байршлынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч эхлэхэд утас гинт унтардаг. Интон эргэлзэж сандарч охиноо хаан хориж болох таамаглал гаргахын тулд багаа цуглуулна. Арчинийг газар 7% нисдэг тэрэг нэг цагийн дотор газардсан цэрүүн хонх дуургаж байгааг илчилнэ. Хурцтмал байдал улам нэмэгдэхэд арчи чухал мэдээлэл илчилнэ.
Яолын хар алмазуудыг ойрох дорнодын зэвсгийн худалдаачдад зарах санаатай бай. Охиноо аварна гэдэгт шийдсэн Интонигийн баг дахин нэгдэж хакердах, жолоодох, тулалдах ур чадвараа нэгтгэн эцсийн эрхэм зорилтод гарна. Агуулгах дотор Яолын алмазуудыг дуудлах худалдаагаар зарж эхлэхэд хит их мөнгө төлөхөд бэлэн сонирхогчд бэлэн байна. Энэхүү их эрсдэлтэй орчинд бүрэн хэмжээний тулаанд эмх замбраагүй байдалд игдэж, нисдэг тэрэгнүүд дээгүүр эргэлдэж, Яолины хүмүүс Интонигийн баг руу гал нээн. Интон охиноо галзууран хайж байхдаа Яолины нэг хүн түүнийг хөөж байгааг олж мэдээд буц мөрөлдөн болдог. Wrong kid! Definitely the wrong father. Хошинд Яолын зүхтах гэсэн боловч сүүсаад болж ширүүн тэмцэл болдог. Чи түүний өвзөг рүү буудлаа. Замбраагүй байдлын дунд Интоны эцэст нь охиноо олж олзлогдлоос нь аварна. Түүнийг аюулгүй газар авч явхад сэтгэл хөдлөлийн асар их хөнгөрөн тайвширна. Галд автсан нисэх онгоцны дүрс харагдана. Сүү алмазуудыг ирэх бүхий байгууллагад буцааж өгөхөөр хамгаалж байхад Интон болон түүний баг хотын шөнөөр алга болдог. Тэдний гэмт хэргийн өнгөрсөн тодорхойгүй харагдахч тэдний холбоо эвдэршгүй хിവэр байх бөгөөд хамтдаа урагшлах болно. Жетлигийн энэ гайхалтай кино таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай манайхаа. Хідүүлээ 10,000, 20,000, 100,000 болоо болёо. За түр баяртай. Дараагийн удаа дахиад гоё Жетлигийн кино хийх болно.